Би шинжилтээ болсон. Шаал өөр харагдчих. Тэгсэн хумцаг надад амар тадарагдчих. Энийг доор тавьт. Сайн байцгаа. Дахиад гайхаад тэгээд. Шал өөр харагдчих. Чиний хөмсг надад бүр амар тадарагдчих. Чи хоёр дахь гайхтаа арай бүдэ болгоор гайхчихлаа. За. Гэж хараа. За. Юу ингэж чи шаал өөр харагдчих. Шаал өөр харагдчих. Чиний бүр хөмсг чинь надад амар тадарагдчих. Хаасна. За барыг л боллоо. За. Сайн байцгаа Ice Dog Saki байна. Сайн байцгаана уу Ice Dog Ruby байна. Бид хоёр өнөөдөр чам таниулдаг бичлэг хийхгүй. Тэг өнөөдөр бид хоёр сайн найзууд би нэг хэр сайн бити асуулт хараатай. Сайн найзууд би нэг хэр сайн мэдэх вэ гэдэг бичлэг хийж байна. Дөрмийн танилцуул. Дундаа нэг асуулт асуугаад би бинийхээ өмнөөс хариулнаа. Тэгээд хамгийн сүүлд нь нийт оноогоо тооцно. Нэг асуулт нэг оноо. Одоо бид хоёр асуултанд бол эхлээд шууд хариулахгүй. Тийм болохоор найзуудаараа энийг сууж агаад яг бид хоёр одоо асуултууд асууж хахад та бас хажууд гоё зэрэгтэй хариулаад яваараа оролцоод. Тэгээ бүгдээрээ төгсгөлд нь гоё яаж хариулсан үзье. 10 секундын дотор юм уу 5 секунд дотор хариулъя бодож мэдхгүй нэг удаа ингэ тахгүй зөө. За эхлэх үү. За эхлэе. За эхний асуулт. За. Имэгийн нэр. Имэгийн чинь нэр. За болсон. Чи бичсэн үү? Бичлээ. Хоёр дахь нэмэр амар хаард орж ирж байна. X-ээс салсан шалтгаан. За яхаг би мэдх юм. хөө би ч тэгж ярьдаг л болохоос яг салсан шалтгаан нь бол арай өөр чи мэднэс тээ. Мэдхгүй би өөрөө бичлээ. За чи мэдээ. чи мэддгээ гэж байгаа. Би чинийхийг отоо мэд. Яг үндэ мэдгүй юм шиг. Pet peeve. Одоо зарим нь ингээ хөлөө ингээ тахаар ингээ амар тэртэй санагддаг шүү дээ. Тийм тэртэй санагддаг зүйл. Рефлекс юм уу? Биш зүгээр тэртэй санагддаг юм. Тийм тэртэй юм заван санагддаг зүйл. Хүн амаа ангарахаа ингээ юмд ажиллаад харч бүр амар ингээ стресстэй ч юм уу тийм. Pet peeve. Ирээдүйн хүүхдтэй өгөх нэр. Чам мохын. Би зөндөө ярьчих надад яг ийм гурван нэр гой санагддаг гэд. Тийм. Тэг ярьжсэн дээ. Чи санаж байна. За чинийх болохоор чи тэгээ миний хүүхдтэй өгөх нэрийг ингэ дэлхийд даяар зарлах гэж байгаа юм уу тий? Дэлхийд даяар. За 5 дахь асуулт нь биеийнхээ хамгийн дуртай хэсэг. Тэгээ царай мараач гэж бол нэр нь зөвхнөөсөө. Ямар хүнд дурггүй вэ? Наад жоо бодхол юм байна л та. Чинийхийг ааш зан юм уу эсвэл өөл хөдөл юм уу эсвэл зүгээр л юм дурггүй. За зан чанарын бичих юм уу? Бодоод ирсэн чи миний хувьд бол зан чанарын л юм байна. Хамгийн их үздэг ютубер. Гадаад Монгол Хамаагүй шүү дээ. Хамгийн анх би нэгэ харсан газар. Чи санаж байна намайг харсан газараа? За би санаж байна. Миний бодлоор энэ юм шиг байна. Хамгийн чухал мейкапын бүтээгдэхүүн. Аялахыг хүсдэг газар. Чи бүх газраа л аялахыг хүсдэг шүү дээ амар хэцүү. Тэгдэж шүү дээ чи. Тэрээр аялмаар нэг л тийш явах юмсан. Ой явах юмсан. Ой явах юмсан гэл. Яг томтой би тийшээ л явахыг хүсдэг гэж хэлж байгаагүй. Би бол чамд хэлчихсэн шүү. Хамгийн дургуй хүний нэр. Чиг хамгийн дургуй номер 1 гэж байхгүй шүү. Байхгүй шүү тийм. Ер нь дургуй хүний нэр юм уу тий? Тий. Энэ миний асуултанд айгүйх ороодох энэ нэр за. За төгссөн сургууль 10 жилийн сургууль шүү дээ. Навш гэж юм биш л багтаа бодод. Хэдэн онд бүжгэлж эхэлсэн бэ? Бэжэр бодод. Би хараад байна. Хараагүй би. Би тийм булхаалтдаг хүн биш. За. Сонирхдаг залуусын тайп. Гаднах үзэмж биш. Доторх хүнийг. За энэ дэч бүр айг эсэ бичин дээ. Тэгээ ерөнхий л зүгээр ерөнхий нэг тийм гэл. За. Одоо хариулах уу? За эхний асуултанд эмээгийн нэр гэдэг дээр чи юу гэж хариулсан юм? Мэдгүй шүү дээ эмээгийн нэрийг. Би Рубигийн эмээгийн нэр байтугай ээжийнх нь нэрийг амар сайн санахгүй байна. Би эмээгийнхээ нэрийг мэдэхгүй. Би үжицсэн гэж цэвэлмаа. Тийм гэж. Манай эмээг даваа гэдэг үсэж нэрээ. Яг бүрдүнг ороод ирлээ. Ээжээс би асуучихсан юм байна. Би нөгөө эмээгээ бүр жоохон байхад ингээ алдчихсан болохоор зүгээр яг эмээ гэдгээр нь санаж байна. Тэгээ хин ч эмээг нэрээр нь дуудаж байгаагүй минь ээж жоохон байхад тэгээ өнгөрснөөс нь тэгэл одоо талигаач гэж яриа штэ. Нэрээр нь дуудахгүй юм чам. Тэгээ би дээр нэг ээж асуусан юм. Сая гинт ингээ ороод ирлээ. Яг нэг үедээ нэр байсан. Юм цэвэлмаа. 0 би чардна. Цэвэлмаа гээл би цэвэлмаа камп гээл тэрэлжийн камп хайж байхдаа л олохгүй юу юм. За. Болохоор
Танаа ээж нэр ингэдэг лээ. Тунгалаг. За тэгвэл зүг байна. Тунгалагын ээж гэж хэлсэн. Манай эмээг амар сонирхдаг шүү дээ. Баярлах. Ямар хөрхий. Тийм, манай эмээг баярлах гэдэг баярлах эмээ. Манай ээжийн эмээ гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө эмээ ээжийн эмээ. биш ээжийн ээж гэсэн үг шүү дээ. Аавын эмээ бол өөр нэртэй. За хоёр дахь асуулт нь салсан шалтгаан гинэ. Би хариулахгүй эхлэв. За. Хардталтаас бол салсанд хоёр. За. Зүг үү? Гүү. Яг хардталтаас бол бит хоёр дэ салаагүй. Зүгээр ингээд бит хоёр хөрцөн байхгүй юу? Зүгээр л ингээд хөрцөн шалтгаан чи юу? Уйлдсан болов? Арай би одоо л бодож байна. Би бол хоёрыг ингээд хардсаар агаад тэгэд ингээд хөрөөд ингээд гэж бодож байна. Одоо чи яг гоо тийм хардаад одоо ингээд тэрэнд нь ингээ гомдсон байгаа штэ. Биш би хардж байгаа штэ. Тэгээд байж байгаа л ингээд нөө итг хитгэл нь буурч муурал тэгээд ерөнхий яг бит хоёрын яг сарлан шалтгаан одоо бодсон чи юм байна. Бит хоёр л байсан заяо. Ингээд хоёр талд найзгүй болсон байсан. Жохон токсик гэсэн үг штэ. Найзгүй болсон байсан. Тэгээд би ингээд өөр хүрээлэлд ингээ нэг орж үтсэн чинь надад тэр нь амар гой санагдаад тэгээ буцаад ингээ найзлуутайгаа байдаг амьдрал руу орохсон чинь би ингээ ормооргүй байсахгүй юу. Тэгэл ер нь тэрнээс болоод за би ингээ цаашлах хэрэгтэй байна. Би ингээ өсөж дэвжих хэрэгтэй байна гэж ингээ бодоод айгу гацсан мэдрэмж авч байсан юм уу? Тэр гацалтаасаа ер нь гарах гэж салсан юм байна л да. Одоо бодоход хардалт биш үү тэгэхээр 0.5 бол биш. За яг хардчихсэн гэхдээ хардалтаас яг болсон биш ээ. Тэгэхээр нааш биш. За минийх би бол хоёрыг токсик бол салсан гэж бодож байна. Би ингэж захгүй токсик хардалт. Ер нь юу юм бэ нүү? Байж болох бүх шалтгаанаас л бол салсан юм. Хардалт нь ч байгаа, токсик нь ч байгаа. Тийм болохоор яг ганцхан токсикос болоогүй бүгд нийлээл юм байна. Тэг би энэ дэний 0.5. Тийм. За дараагийнх нь pet peeve. Тийм. За муухан үнэртэй үнэр. За хөлөө солоолуулах. Тэгээд хөлөө нэг ингээд тийш дээ ингээд тэр нь дургу. Тийм. Ингээ хажууд амар тэр ингээд шууд ингээд болиулаад. Чинийх муухан үнэр мөн үү? Мөн. Зөв нэг стогой. Амны юу нэ? Хүүхдтэй өхнөр. Анар. Биш лөө. Анар мөмстэй. Амир илүү. Амирлан. Анархан. За анар гэдэг нэр гоёо гэдэнгүүт би яагаад гэд яг ярьжсэн шүү дээ. Анар агаар маргад гэдэг нэр гоё. Агаар шүү дээ. За 0. Тийм байна. Хөө 0.5. Анар гэсэн уу? За чиний болохоор нартун. За мөмө. Энийг гэхдээ би өөрөө бодож олоогүй маа миний зүүд надад хэлсэн. Нөгөө нэг Менделеев чинь зүүдэндээ химийн таблетыг гаргацсан гэсэн. Тийм үү? Тийм. Ваа. Амар байгаа сте. За. Тэрнтэй адилхан биш үү? За биний дуртай хэсэг. За яриулах. Чарил. Өндөр дээд царай. Би яхаа өндөрн дуртай. За. Дээд царай. Бүндэн дургуйс бис номхон байсан бас олон залуучтай ирэхэл гэж боддог. Тийм үү? Тэд зөвөрөх нь. Царай. Царайнд дуртай би. За нэг. За. Чиний болохоор өгзөг хөл уруул. Би тэгээ бодсон чинь ингээд ерөөс чиний юу санаагүй ингээд би яг тэрэндээ дуртай гэж ярьж байгаа ч санаагүй. Зүгээр яг чи ерөнхийн ингээд өөртөө бүгдэнд нь ингээд амар дуртай, өөртөө амар хайртай. Яг нэгийг онцолж яаж байгаагүй гэж. Яг одоо би яг эндээ л дуртай гэж чи ердөөсөө ингэж хэлж байгаагүй. Яг өөртөө л хайртай гэж ингэж хэлдэг. Өндөр ер нь бол зүг заяа. Юу гэлээ? Өгзөг хөл уруул. Өгзөг хөл уруул. Тэгээ шанаа би эндээ дуртай. Яг нөө Диснейн гүнжүүдийг харуулъя бүгд нэг юм байдаг зөө. Тэгээ би жоохондоо ямар азар миний энэ юм хамар жижиг гэсэн энэ юм гэж боддог гэсэн. За яг нэг үү. Би бас нэг юм уу. За. Ямар хүнд дурггүй вэ? За. Би хариулъя. За. Чи явдалтай хүнд дурггүй. Вау. Тийш нэрээ. Дурггүй зөндөөл төрөл байгаа л да амар олон. Тийм хэлсэн үгэндээ хүрдэхгүй. Тийм. Ингээ амар ажил ярьж амар удаан хариу гуйлгаж хартаад байдаг гэд. Тийм. Тэгээ ингээ тоочвол зөндөө. Гэхдээ ерөнхий чи ингээ тэр ажил яриад чиний дургуй хүргэж байгаа хүн чи ярьсан болохоор л яаж байгаа штэ. Яг ингээ хизээж харцаж үзээгүй нэ зүгээр явдалтай байвал чи тэр хүнтэй харцсан ч хайртайг байсан ч дурггүй гэж тэр утгаар нь бодсон. Тийм шүү. Түүнээс чи тэр хүнтэй ажил яриаг бол ажил ярих хараад тэр хүн амар лайтай юм билээ гэж мэдэхгүй штэ. Зөв. Тэр болохоор энэ дээр заяо. Энэ гэхдээ бодох хугацаа уг нь их байвал ингэж бодохоор байгаа байхгүй юу?
Би бол надад анхудаа сонсож байгаа болохоор шууд ингэж бод хариулж байгаа штэ. Би энэ дэр шиг гэж хэлсэн. Нэг юм одоо тэр цаанг ингэж тооч юм бол одоо тэр байнга дуртаад байнга дуртаад байна гэдэг нэр чинь энэ ихгүй. Тэгээд шиг гэдэг нь болохоор яагаад вэ гэхээр зөө энэ хүний ингэ дуртах юм бол яг одоо нэм шарыг харж шаравдаг, улааныг харж урвдаг нэг тийм хүнд дургу. Тэгээд бас тэрийг юу гэж тодорхойлох вэ? Нэрийг хэлээд хань. Би бол юу заяа. Дургу хүн гэвэл өөрийгөө ингээд доошоо хийгээд идэг үү? Тийм. Одоо юу гэдэг би царамуутай гэлээ тийм төрлөөр биш заяа. Одоо жишээ нь хүний араар тавьдаг гэдэг чинь өөрийгөө бүр амар асар доошоо гэж өгүүлдэг шүү дээ. Хүнд атаархах, тэгээ өөрийгөө амар доошоо хийж байгаа үйлдэл шүү дээ. Тийм хүмүүс дургу. Тэгээ одоо шиг чинь зөвлөдөө. Тийм. Ингээд хэрэг өөртөө амар хайртайсан бол дургу бол зүгээр дургуугаараа байдаг ингээл нэг алдуур малдуур ингээд нэг юм. Яг тийм шүү дээ. Ийдийн үнэн биш одоо энэ шарыг харж шаарддаг гэж тийм ихгүй. Ийл ингээд янгуудаа нэг юм ингээд тэгээ руби ингээд гээд байгаа юм шиг мөртлөө чамайг ямар нэгэн ингээд өөр асуудалтай болчихгонгууд нэг сони ингэж ингэждэг. Тэгснээ чамайг дахиад ингээд ганцаараа болчихгонгууд ч юм уу те ингээд гэл хүшээ гэл нөөний найзууд юм шиг муулгал хүш тэр чи одоо баг чи надтай нийлхэ болчихмол хүш нэрээ нөгөө аки чин гэж яг нэг тэгэж ярихаар тийм байна. Тиймэрхүү би чи намайг ярангуутыг юм орж ирлээ. Тэгээд өөрийгөө бүхний хаан гэж боддог хүн дургу. Ингээд хүн өөртөө ихтгэлтэй байхыг хүмүүс ингэж андуурдаг. Би ингээд энэ өрөөнд байгаа бүх хүнээс лаг бүжиглдэг болохоор би өөртөө ихтгэлтэй. Би энэ өрөөнд байгаа бүх хүмүүсээс царайлаг болохоор би өөртөө ихтгэлтэй. Тэр чинь өөртөө ихтгэл биш бүр асар бүр өөртөө итгэлгүй. Тийм. Хүний доор орохоос үндэ айдаг, надаас хөрх хүн гараад ч надаас сайн бүжилт хүн гараад надаас гээд тэгэж айдаг би тийм хүмүүс дургу. Тэрийгээ өөртөө ихтгэлтэй байдал бусд хүмүүсийг доош хийж байгаагаа өөртөө амарлаг гэж боддог хүмүүс дургу мэн. Тэгэхээр ер нь сая бүгдээрээ дуршлаа тий. Идэлхий удаад байгаа штэ. За яг нэг би нэг юм уу бас хамгийн хүздэг ютубер чиэрэл. За, Рубигийн болохоор сүүлийн үеийг би мэдэхгүй байна. Чи сүүлийн үед бол ютубер нэг үзэж байгаа харагдаагүй. Дуу муул сонсдог. Өмнө нь болохоор Wizard Liz. Зөв. Тийм. За, минийх болохоор Аки. За, энэ бичлэгийг тастаж аваад хүмүүсээ шеэрлээд өгөөрэй. Бид намайг болов. Яаж хам мэдсэн баг. Тэгээд Аки энэ хүний бүх бичлэгийг үзээд дуусгацсан. Тэгээд зуны зугаа дээр явж байгааг нь хараад ардаас нь гүйж очиод зураг авах үлээгээд тэгсэн чи алга болсон. Тэр хүн бол Red Burger гамаа. Энэ хүн Red Burger болоо ногоон фэн нь тэгээд уулзуулж авчруулж өгөөр. Яг би Red Burger-ыг Instagram-аар бол дагадгүй. Яг нөгөө YouTube-ээр ингэж ухаж үзэж байгаад чамаас мэдчихсэн шүү дээ YouTube podcast ороо. Тэгээ энэ чинь 300 мянган дагагчтай тэр үедээ тиймсэн дээ subscribersтэй. Тэгээд нэг тоохгүй байж байгаа дараа нь ингээ рандом олж үзээд тэгсэн чинь ингээ амар гоё их юм уу ингээ хоолоо молоо амар гоё штэ. Угаасаа Red Burger үздэг хүмүүс хоолоо молоноос нь л болдог. Тийм. Тэгээ Аки надад ингэж хэлжсэн. Red Burger дахиж бичлэг хийхгүй юм бах та. Red Burger бичлэг хийхгүй байгаа болохоор л би skincare хийхгүй байгаа юм байна л та. Тэгээд нэг хэсэг ингээл нэг видеог нь олж тавьчаал тэгээд нэг skincare ингээл үзээлсэн чинь ингээ бүх бичлэгийг үзээд дууссан. Тэгсэн чинь Red Burger одоо нэг бичлэг хийгээ болсон. Тэг санаа хол хийдэг. Би тэг ойлгосон хүмүүс нөө ягаад YouTube-ийн бичлэг хийгээд нэхэд идгийг. Тэг би кинонд дуртай болохоос амар гоё кинонууд оруулдаг Red Burger чинь. Юм сонирхолтой амар art house кинонууд. Би тийм кинонууд дуртай. Анх харсан газар. За зэрэг хариулж үзгөө. За нэг ураа Баян Монголын заал. Хамгийн чухал мейкап хэрэгсэл. За сормосны будаг глосс. Сормосны будаг. Зөв. Нэг оноо. Тэсний болохоор сормосны будаг фаундейшн. Зөв. За эстний би чамд хэлчихсэн шүү бадмарга. Аялахыг хүсдэг газар за чиглэрэл. За. Би яг Бисээ байн хэлдэг заа би бүр ингээл тишэл тэр бүр ингээл аймаг гой баалт. Тишэл ингээл аялах юмсгэл. Швейцараа. Тий. Чи юу гэжсэн? Нана. Би гой байгальтай газар гэснээр Japан гэж бичсэн. Japan ч яг аялахыг хүсдэг ш зүгээр яг нэг болон харсан бол. Тий. Тэгээ гой байгальтай газар бичсэн. Аки болохоор юм хот юм мега сити тийм өндөр барилга юм skyscapers гэдэг лүү тэнгэр баганцсан барилга тиймэрхүү юмд нэг
яг хөө дуртай л бах л та. Гэтэ тэгэж нөгөө байгалыг харж гайхшаарч тайвширдаг шиг тийм дуртай биш. Дахин юм далай, гол, уул, модны чимээ тийм дуртай. Тэг бай гой баглаа газар чинь ямар сайн мэдтiin нэ за. Тэг бэкэд далай үзүүлэхийг амар хүсдэг ээ. Би далай үзэж чадахгүй болохоор нэг далай гэдэг найз боцсон. Хэлцүүлсэн. За Рубигийнх болохоор заяо. Руби яг үүндээ бүх газар аялахыг хүсдэг. Над шиг одоо яг би ингэ швейцарлуул аялахыг хүсдэг гэд тийм газар дэс байхгүй Рубид. Бүх гоё хотуудаар аялахыг хүсдэг Руби. Тэ? Яг хамгийн ойрын одоо яг аялмаар байгаа газар нь болохоор Турк. Ягаад Турк руу амар их хотсон мөртлөө Руби ягаад Турк руу аялмаар байгаа вэ гэхлээр Аялж үзээгүй. Тийм, аялж өрдөөсөө үзээгүй Туркэд. Тэгэл яг ажилчил үзсэн болохоор яг Туркийн одоо аялагчийн зүгээс очиж үзээд гоё юмнуудыг үзмээр байдаг. Тэгээ ер нь Руби надаас эсрэг юм хотод дуртай. Би бас байгаль дуртай. Тийм, байгаль дуртай л да очихоос залхуурдаг. Тийм, Монголын жишээ нь Монгол ингээл хоёул уул мууланд гарын марыг гэд ингээр өрдөөсөө ингээ явдггүй ингээ халтай нь болт. Ямар сандал тэрэлж орё гэж ахавт. Харин энэ 7 хоногт ядаж чи тэрэлж орж үзэхүү гэд. Тийм, усанд орохгүй. Одоо чи нэг машинтай ингээ удаан олон цаг явна гэж бодсон шүү дээ. Тэнгүүт л ингээд яа тухтай 0 минь байхгүй. Руби гэхдээ ингэж бодсон заяо. Ингээд одоо ингэж бодоод байгаа шүү дээ. Тэнгүүт яг юм дээр үеийнхаараа бодоод байгаа байхгүй. Одоо болохоор ингээ хөдөө явангууд чи хөдөө ингээ кампууд амар гоё болцсон. Гэтэ өдөр одоо явж явах тэр 10 хэдэн цаг маагүй шүү дээ. Тийм амар хол хаашаа явах юм. За доронд моронд руу явлаа гэж бодох. За боли хөдөө явах 3 4 цагт 0 хаашаа ордیں۔ Тэгэл зүгээр 0 мод 0 л орно шүү. Гадаа байгаа юм мод 0 зэл байгаа. Гадаа одоо гэхдээ ер нь хаасаагүй ингээ сиум юу байдаг болцсон мөлий. Ер нь ингээ тийм газрууд байгаа. Модон биш 0-ууд байгаа. 0 бол гэхдээ хаасаг болцсон мөлий. Төрүүлэх хүсгэл явахад те дандаа юм нөгөө юуны колонгийн хажуудлын 0-нууд амар цэвэрхэн байдаг. Тийм. Би болохоор өөртөө ордог болохоор. Хамаад манай ээж чинь ихээс 13 л байхгүй одоо манай эмээ 13 хүүхд төрүүлсэн. Тэгээ өвөөг дагуулад дорн гээд нэг тэр одоо 13 хүүхд чинь бүгдээрээ хүүхдүүдтэй болсон. Тэгээ нэг 40 50 бараг 100-уула машинтай дорнд явах надад зэтэй аим шигтэй хэцүү байсан. Тэр чинь би 1 2 дугаар анги лөө. Тэгээд би тэрнээс хойш би дахиж хизээч хөдөө явахгүй гэж бодсон. Харин тийм л байгаа. Тийм л байгаа байхгүй уурлаад шүү дээ. Нэг урсж байгаа голд очиод гараагаал бүр ингээл. За энэ дээр ямар оноо хин тэгээд. За 1 оноо. За чаас 1 оноо. Тийм. За дурггүй хүн. Хамгийн дурггүй хүн. За би хэлье. За эдитлэн 1 23 аяа. Ваа тийм. Энэ баг бүх юм дурггүй. Хардаа ингээд. Тийм биш те. Дуртай зам байдаг юм шүү. За яг хөө хүүдээ сайн аав. Тийм биш. Тийм. Одоо жишээ нь би чамаа хэрэг намаа гэж хэлвэл гівцсэн байгаа яа. Би зүгээр яг нэг хальт хийсэн кринж юмд нь дурггүй болохоос бүхэлд нь бол дурггүй шахгүй мундаг одоо артист. Харцаж нэг үзэж мүзээгүй. Зүгээр тэр занд нь л дурггүй. Тэгээ бүхэлд нь дурггүй гэл чинь тийм ээ. Би ч бүр харцаж үзээд бүх юм мэдээд тэгээд дурггүй. Тийм биш. Би өөрөө сайн чамаас илүү чамайг мэдээ. Тийм ээ. Ер нь Рубид заяо бас би сая бодоход ингээд яг саяны над шиг юм бүхэлдэн дурггүй хүн баг байхгүй гэж бодож байна. Мэдхгүй би орж ирэхгүй. Би өөрөө хариултууд өрдөөс бодоогүй. Тийм. Тэгэж надад бол байхгүй юм санагдаж байна. Чи яг бүр тэгэж хүнийг яг ингэж ерөөсөө ингэж үзий ядчихаг над шиг үйл хөдлөл болгоныг муулж байгаагүй. Зүгээр л ингээд ерөнхий яг дурггүй зан чанараа муулдаг гэж. Тийм ерөнхий тэрэндэн дурггүй гэл ингэчдэг. Тэгэл болоо. Тэгэл тэр хүн өөр гоё юм хийжээр тэрийг нь дэмжээл, их гоё юм дэмжээл. Энэ гоё байна, энэ муухай байна гэдэг. Одоо чи жишээ дурггүй. Тэгээд гэхдээ чи гоё бүжигчин, сайн бүжигчин гэдэгт нь санал нийлдэн штэ. Тийм. Би бас энэ дээр уус мод амар үлэг юм санагдаад. Би ч бодё да одоо ойрд миний хамгийн их дургуй хөрөг. Аюул юм байна л да. юм байна. Гэтэ бас тийм. Зөндөө гоё сонголт байгаад тах чи очиж тэр муухай сонголтуудыг хийгддэг. Тийм ээ. 0.5-ыг хөвөө тэгээд тэг. За энэ юу тоо бичсэн? Сургууль. Тэг тоо бичсэн. Юу тоо бичсэн? За 45 доор сургууль. Зөв. Чи 75 72. Би сая 75. Би 75-аг төгсөөгүй. 75 72. Буруу. Зөө жижи. Гэтэ би тоог нь мэдэхгүй энэ би байршлыг хэлчихье. 18.
Тийм гадаад хэлний гүнзгийрүүлсэн Сая гинт бүрээ түрүү манай ямиг даваа гэдэг шиг гин сая 18-г ороод ирлээ шүү дээ. Чиний амны харьцагч. За тэгтээ 0.5-ыг өгчий. Тэгээ харин тэгээ хожуу хойно сандлаа. Нэрээ цаг байсан бол бодох юм байна л да. Бүжгэлж эхэлсэн юм шүү дээ. За би ярилах уу ярилах уу? Чи ярил. 2013. Юм амар эрт үгүйс наач би GD дурлаа авчихсан. 14 юм уу? Тий 14 онд сургалтанд асуусан. Би 2009 гэж чигчсэн. Бараг 15 ч байж магадгүй. За 14 л юм байна л да. Чиний болохоор 2016. За 0 зөв. За type. За. За би эхлэе. За би эхлэе. За сул дорой байж болно гэдэг итгэлийг өгдөг. Гэртээ хараад орон дээрээ хөвтгöd маш сайхан байдаг шиг яг тийм тав тух нүмер нөөлөгтэй хүн гинэ. Вэ хазар байна. Юм лагчтэй. Тийм ээ. Сул дорой байж болно гэдэг итгэлийг өгдөг. Тийм ээ. Дандаа хүчтэй байх Тийм. шүү. Чи намайг сайн мэддэг юм байна ер нь. Эсвэл би чам зөв өөрийгөө амар их ярьдаг. Тэгээ би ч гэсэн ярьдаг шүү дээ. Би юм ургуулж боддог. Тийм ээ. Би хүний оронд амар өөрийгөө тавьчихдаг. Би акив байсан бол гэдэг. Тийм ээ. Би болохоор чамайг ингэж үзэн заяа. Чи Чам шиг ийм амар сүртэй урын яруу бичигвэ. Тооч яг тасалтай. За өөрт нь халамжтай заяа нэгт. Тэгээд ерөн сайхан ханддаг залуус. Амар юм. Ерөн өөрт ерөн гэдэг. Ерөнхийдөө сайхан хандж болно. За. Тэгэж бичсэн. Тэгтээ ер нь ийм заяа. Руби яг өмнөх type бас өмнө type-аа гэж ярьж ирснийг ярьжсэн болохоор ингээд гаднаа ингээд ширүүн ер нь ингээд хүчтэй заяа. Гаднаа ингээд хүчтэй ингээд ширүүн тийм ууртай байсан ч гэсэн яг ингээд Ruby-д болохоор шал өөр ингээд зөөлөн зан чанараа гаргадаг. Яг нийгэмд ингээд өөрөө хүчтэй ийм хүн. Тэгээ Ruby-д болохоор яг ийм зөөлхөн тийм хүн Ruby таалагддаг гэж ярьжсэн. Яг type штэ тий. Тийм тэгж ярьчихсан. Тэр бол гэхдээ цус орогчийн өдрийн тэмдэглэлийг үзээд Дэймон Салватороос олсон. Тийм. Тийм. Тэрийг зүнаас санаж ин тэгэж ярьж исэн. Тийм зөв. Одоо болох тэл болох юм уу? Тооч бичсэн юм чи. Халамжтай ерөнхийдөө сайхан гэж болох юм. Гүй Ruby чи ингээд амар ийм юугүй заяа type чи type-гүй штэ. Төрөөн ч гэсэн ярьсан штэ. Яг ийм яг сэтгэл цагаа тулаад яг сэтгэл хардаг. Яг өөрт нь яг ямар сэтгэл гаргаж ийн. Тэгснээс Ruby-д яг ингээл нийгэмд эзлэх байр суурь тэр хүн одоо ажилтай төрөлтэй байна уу, мөнгөтэй төрөлтэй байна уу хамаагүй. Одоо хамаатай. Тийм. Би урд нь болохоор одоо мөнгөтэй хүн гэхээр яг шууд ингээл ийм ажил хийдэг хүн гэж өрдөөсө бодохгүй заяа. Одоо би мөнгөтэй байхын чухал гэж зүгээр нэг баяах төсөөлдөг гэсэхгүй юу. Тийм болохоор би мөнгө хамаагүй гэдэг байсан. Тийм. Тэгсэн чинь мөнгө чухал юм байлээ шүү дээ. Мөнгө гэдэг чард нөгөө нэг ажил хийх чадвар, нөгөө сахилга, бат, дараа нь амьдралаа авч явах. Тийм болохоор надад ийм мөнгө гэж хэлэх юм аа. Мөнгө олох чадвар. Мөнгө олох чадвар биш ээ. Зүгээр ийм ажил төрөлтэй л юм шүү. Яг л ерөнхийдөө ажилгүй хүн ердөөсөө биш. Юу гэдэг штэ. Ингээл цаг завгүй ажиллаад гэдэг хэрнээ ямар ч мөнгө олж чаддаггүй нэг тийм хүн байдаг штэ. Тийм хүн гэдэг байхгүй хөө. Наад чинь тийм хүн гэж байна гэж байхгүй шүү. Хүн хөдөлмөр би бол хөдөлмөрлөл тахал сэргэлэн биш. Нөгөө нэг одоо үед чинь нэг ийм баг хөдөлмөрөөр их мөнгө олж болдог болсон шүү дээ. Нөгөө залхуу нэг ажилд ав тэгэхээр тэд нэг ажлыг товч тодорхой ингээд хийцдэг гэд. Тэгэхгүй яг ингээд хөдөлж ижил мөнгө олно гэж боддог хүн одоо буруу юм санагддаг. Одоо чинь ингээд яг ингээд юм зөөгөл яг булчангаа ажиллаад бос цугаал ингэж толгоогоор ажилдаг хүн. Тийм тэгвэл чам сэргэлэн хүн хэрэгтэй юм байна да. Им унжуу уйдгартай яг нэгэн хэвэн биш. Яг сэргэлэн юмыг яах уу, яавал болох уу, яах уу ийх үү гэдэг. Ингээд амар шинийг сэтгэж чаддаг. Тийм байна. Тэрийг яг одоо л хэлж байгаа байхгүй. Тийм ээ. Тийм ээ. Нугас type нэг харилцаж байгаагүй юм уу? Би нэг нь авч болно сте. Болно. Чи бол цулаг хэлсэн. Чи 0.5. Өнгөрсөн сайн мэдчихэв. Одоо чи намайг мэдгүй. Наад чи саяхнаас өөрчлөж арга өчтөр өөрчлөсөн. Наад чи сая type өөрөө сая тийм бэ. Зохиож гаргаж ирсэн сая. Яриа дундаас. 1 2 3 10.5. Яхараа чи 11 үдээ. Яалтчгүй 10.5 байна. Чи би тэгэхээр бодъё л та. 10 11 байна уу? За, нийт 14 онооноос 14 асуултнаас би 10-т нь зөв хариулаад нэгт нь дутуу хариулжээ 10.5 оноо. Би 11-т зөв хариулжээ. Тэгээд 11 оноо. За баяр үргэлж чи намайг илүү сайн мэдх юм байна. Би сайн мэддэгтэй чи зүгээр их ерөнхий хүн юм шүү.
Чи сүүлийн асуулт нэр хэд оноо өгсөн чи? 0 өстэй. Сүүлийн асуултан дээр яг Нэг ерөнхийдөө тав штэ. Өнгөрснийг мэддэг гэдэг. Тэгээд яг хуу за саяных дээр би 1 оноо авч болох юм байна. Тэгэх юм бол би 10.5 оноо. Тийм да. Адилхан Ер нь гэсэн. төхүүлэн шүү. Тэгээ надад бол яг Ruby бол намайг сайн мэддэг санагдаж байна. Одоо ийм муухай үнэр тэгэл type map гэснэ дургу хүмүүн гээл ингээл. Тэгэл мэгэл сайн мэддэг юм байна. За за. Сайн найз юм байна. Энэ чаленж ямар байв? Жог уйдгартай байна уу? Юу хүмүүс гоё инэлгч. харин гоё нэг байж. Ямар хөөрхөн найзууд вэ гинэ. Оо вау, юм гоё. Тэр энэ хоёрын хайлайт бүр аллаа гинэ. Ой наки жоохон чимээгүй яриул зүгээр юм шиг нэ. Яд ойр. Яд үгс яд бэ? Нусмал гойж төрөө. Халууцдаг ярьсан санаад халууцчихлаа. За тасах. Хоёр ийм чаленжууд хийвэл ямар байна? Одоо ингэ влог, чамд ханиулдаг бичлэг тэгээд болоо. Тэгээд иддэг бичлэг орж байгаа. Тэгээд тэрнийхээ хажуугаар ийм чаленжууд хийвэл ямар байна? Уйдгартай байвал энээс цааш дахиж ийм юм хийхгүй. Өдөртөө угаасаа хосын чаленж гэж яддаг штэ. Яг юм найзуудын чаленж хийжсэн юм байгаа мó. Мэдгүй. Тэгээ дараа нь битээрээр нэрээ ямар чаленж хийлгэхийг харахыг хүсэж байна. Тийм. Ямар чаленж хийлгэхийг харахыг хүсэж байна. Ямар чаленж хийж байгааг харахыг хүсэж байна. Тийм. Тэгээд битээрийн дараагийн чаленжны санаа юу лээ? Нөгөө төвшөө 92 тий. Тэр хоёрын нөгөө чихвч зүүж агаад бас ингэ асуултанд хариулаад би биэндээ нөгөө сэтгэлийнхаа үгийг хэлж мэлээд дээ штэ тийм. Одоо ер нь яагаад найзлдаг. тийм. Яагаад би Ruby-тэй найзалдаг, яагаад Ruby надтай найзалдаг ч юм уу. Бага муулцсахгүй ойлоо тэр хоёр шиг ойлж мэлэх юм уу? Тэгээд одоо энэ удаагийнх нь болохоор нэг юм фаны хөнгөн сэдвтэй байгаа штэ. Тэгээд яг дараагийнх нь болохоор яг жоох юм сэтгэлийн өглөөрөөнаасаа бавуугийн лавг сүрэнгээ гаргаж ирээ дотроосоо тий. Сэтгэлийн мянцсан утсыг Тэгээд салфетик бэлдэж агаад би мэнда за баяртай. ойлгохгүй бичлэг болгоныхоо төгсгөл дуулж ах уу? Өөрсдөө. Тэгэл та. За юу дуулах? Оо энэ асуудлыг шийдэхгүй нэг үгээр санснаар болсон болоогүй ч бүх юм зүгээр. Энэ бол жидет хоёрын үгийн солилцоо. Энэ бол байдгал нэг үл ойлгоо. Үл биш шүү дээ. Ил ойлголцоо. Энэ бол байдгал нэг ил ойлголцоо.